За сайн байцгаана уу? За хинээс ч мөрөөдөл болон түүх ирээгүй учраас энэ удаагийнхаа дугаараа өвөөгийнхөө түүхүүдийг хуваалцсангаа өвөөдөө зориулсан дугаар болгоё гэж бодлоо. За өвөөг битэрийн хувьд бол би аав гүйсэн болохоор өвөө маань ер нь миний аав шиг л байдаг байсан. Хөл дурсан цагаасаа л өвөөтэйгээ хамт гадуур явна. Би бас багадаа их ханаад үрдэг хүүхэд байсан болохоор өвөөгөө дагаал тэр болгон имлэг явна. Тэгэл манай самын нөгөө наран совилогч асан та нар бүх болох хүүхдийг уушиггүй болгочлоо гэж тэгдэг байлаа. За өвөө маань 1939 онд Өмнөговь аймгийн 3 тэс суманд төрсөн урчууд овогт Гомбын лагва гэдэг хүн би. Одоо 85 настай. Насаараа нэгтлэн хийсэн хүн би дээ. Намайг төрсний дараах өвөө эмээ хоёр маань хувьчлалаарч билүү. Ямар ч хэдэн малтай болоод мал аваад малчин болохоор шийдээд миний бага нас малтай их ойрхон өссөн. Тэгээ яг өсвөр наснд би өснө. Өвөөгийн тамир харин одоо бодоход ануухан л байж. Гэтэ хүүгээ тэгсэн ч гэсэн хүүгээ 18 хүртэл намтныг бол таслуулахгүй гэдэл хүнсээ өөрөө идэг. Би яг жоохон бед суугаад нэг арь суулгах хүнс цээж түшгээс хэтрээгүй дээ. Тэгж байгаа л 18 хүрээл сургууль соёлын мөрөөс нэртэй яваад одоо ч хараагүй л байна. За тэгээд өвөөгийнхөө бага байхад ярьдаг байсан өвөөгийн түүхүүд бол янзын тэр чигээр 20 дугаар зууны түүхүүд. Одоо бодоход жоох ухаантай байсан бол бүгдийг бичээд авахгүй юу. За тэгээд өөрийнх нь хөгжилтэй бага насныхын түүхүүдээс миний санаанд үлдсэн зармыг нь хуваалцъя. За шил гэдэг зүйлтэй танилцсан нь. За өвөө 6-7 настай да Хилтгийн малгай гэдэг газар ишиг ургандаа явж байгаад нэг юм гялалзаад байхыг харсан гэж байгаа. Тэгээ очиод дөхөж очиод тойроод яг очихоос айгаа тойроод хараад ирсэн. За яагаад айсан гэхээр урд жил манай сумын нэг дархан хүн хээрээс гарнаа толоод тэрийг нүдэж байгаа дэлбэрч өөд улсын хэрэг гарсан. Тэгээд ээж нь хээрээс элдв юм битгий аваарай гэж загсан. Тэгээ очихоос айгаад баахан тойрч үзэж байгаа. Тэгээд нэг сэхээ автал ишиг ургаа алдчихсан. Ээжээрээ нэг сайн загнуулсан. За шил гэдэг зүйлтэй анх таарсан нэг ийм түүх байна. За анхны цалин 16 настай да нэгтлэн болоод сургууль зураагүй ч гэсэн их гавал нөхөр байсан юм шиг байна. Нэгтлэн болоод анхныхаа цалингаар аавда тамхи ээждээ пүүсөө эгчтэй юу ч үлээ авч өгөөд тэгээ цалингаар авсан ёотонгоо өртлөө тониндоо явж гаад нөгөө ёотонгоо эдсээр угаад хөөсөөр сахруулж өөлжөөд ёотонгийн ордлогонд орсон нэг юм түүх байна. За хурдан даш. За өвөөгийн багад манай самын хурдан даш гэдэг хүнтэй айл сахалтын хүүхдүүд байсан болохоор хоньны бэлчээр таардаг байж. За тэгээд тэр хурдан даш гэж хүн ямар хүн байв? Туулай зээр гүйцдэг хүн гэл ярьдаг гэхээр надаас нэг хид ах байсан ба хоньны бэлчээр таарахаараа чи хонь бол би ч хонь болно гэл хажуугаар нь хид гүйж гараад дийлийг урчдаг байсан гэж байгаа. Тэгэхээр их тамиртай бас их дүрсгүй хүн байсан шиг байгаа юм. Тэгээ яг туулай гүйцдэг, зээр гүйцдэг байсан нь үний юм уу гэхээр яг бэрсэн туулайг хөөж байгаа чулуугаар цогтөг. Хавхтай зээрийг бол бариад ирдэг байсан гэж байгаа. Тэгээ тэр үед чи ямар гутал байх вэ гэдээ асуухаар ямар юмны гутал байх вэ? Бартак гэд нэг нэхий хөлд ороогоод тэмээний утсаар оёод өгдөг. Тэгээ тэр нь тайлж болдог. Халууцгаараа сайран дээр хид үрээд цоолчдөг. Тэгэл ээжээрээ ахаад оюулдаг байсан даа гэж ярьсан байдیں۔ Тэгээ тэр үед тунчиг бэрхийг туулсан хөөрхий өвгөд минь гэдэг дууны үг санаанд орж байлаа. За ингээд яриад байвал өвөөгийн минь түүх дуусах шиг байна. За миний хувьд бол 18 хүрээл тэгэл яваад өгсөн. Одоо бодоход настай улсуудыг орхиод интернет л хахад ямиг хаанаас сурж болдог, хийж болдог үед амьдарч байж яах гэж явдаа гэж хаяа боддог. Гэхдээ хүн явж байж мэддэг.
Алдаж ээж ондын болов гэж өөрийгөө жоохон цайруулдیں۔ Хүүгээ уучлаарай. За хүүн аль болох яар ухан нутагтаа очиод таныхаа хайрлаж ирсэн ард түмэнтэй мөр зэрэгцэн уугуул нутаг басандаа хүчээ өргөсөөр төрсөн нутагтаа амьдрах болно. Хүүн амлаж байна. За баярлалаа таныг хүндэтгсэн хүү буд сүрэн чинь.